Төрийн 3 удаагийн шагналт ардын уран зохиолч Цэндийн Дамжин сүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн төв номын сан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншилгын танхимтай болж нээлттэй хэллээ. Тус номын сангийн хамт олон санаачлаг гаргаж аймгийн эцэг даргын нөөцийн сангаас 5.5 сая төгрөгийн төсвөөр дээрх танхимыг догжуулжээ. Танхим хөгжлийн болон харааны бэрхшээлтэй иргэдийг тав тухтай үйлчлүүлэх бүхэл бололцоог хангаж өгснөөр үлгэрлэх үед ажил болсон нь харагдаж байсан юм а. За ер нь аймгийн энэ төв номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх энэ танхим нэгдлээ. За энэ маань бол одоо мэдээж аймгийн засаг даргын санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгаалал гэсэн ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бас хийгдэж байгаа. Аймгийн засаг даргын хөгжлийн сангаас 5,500,000 төгрөг тоног төхөөрөмж авахд энийг одоо зориултын бас стандартын хэмжээнд болгохоор ингэж одоо хөрөнгө шийдэж өгсөн. За энд бол одоо харааны бэрхшээлтэй хүмүүс голчлон үйлчлүүлэхэд зориулагдсан ярьдаг компьютер. За энэ компьютер нь болохоор тусгай програмтай. За бүх мэдээллийг авч олно. За нийтэд холбогдсон байгаа. Тэгээ өөртөө суугаад яриад тэгээ хэлж. За мөн 50 Монголын болон дэлхийн шилдэг зохиолууд CD-гээр ирсэн байгаа. За энийг бас энэ номуудаа уншиж болно. Одоо хөгжмөнд хийгээ сонсоод уншичдаг. За ер нь тэрэгцэртэй болон бусад хүмүүс бол нийтийн заалаар гэрээр ном олгохоор ингэж бол одоо үйлчлүүлж болно гэсэн үг. Одоо чөлөөтэй манах гарцтай болоо, нойлын шийдээд өгчлөө тийм ээ. За мөн одоо номын санд ирэх боломжгүй бол бид нэр гэрээр нь явж үйлчлэх. Одоо нийтдээ манайх энэ жил номын сангийн маань энэ жил 2017 оны зорилт болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг номын сангийн үйлчилгээнд хамрын эдний оролцоог илүү нэмэгдүүлэх гэсэн ийм зорилготой зорилтож жилээ тодорхойлсон байгаа. Энэ хүрээндээ бас бид нэр энэ танхимаа нээж одоо цаашид улам үйлчлэгээ өргөжүүлэх ийм зорилттой байна. Өмнө нь бол мэдээж нөгөө орц гарц жоохон ийм бэрхшээл байсан. Тийм ээ. Өнөөдрийн хувьд бол одоо энэ бэрхшээл бол арилаад одоо энгийн юмшигэл мэдээж орж ирэх аль болох тийм боломжийг бүрдүүлж байгаа. За энэ танхимтайгаа уялдуулаад бас бид нэр Улаанбаатар хотоос хөгжлийн бэрхшээлтэй байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Оюунбаатар, за мөн Улаанбаатар хотын Нацаг доржийн нэрэмж номын сангийн одоо дийзи мэрэгжилтэн энэ одоо өөр харааны бэрхшээлтэй хүн байдаг. За энэний мэрэгжилтэнгүүдээр бас сургалт зохион байгуулж байна. Ингээ яг өнөөдрийн хувьд бол тэр чигээрээ одоо манай номын сан бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр үйлчилж байгаа. Эдгээр ч гэсэн номын ертөнцөөр одоо соёлын ертөнцөөр ингэж одоо үйлчлүүлж байна. За Дорнод аймгийн 516 харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Энэ иргэдээс бол яг 160 харааны бэрхшээлтэй иргэн бүрэн хараагүй гэж явдаг л та 80-100% харааны бэрхшээлтэй. Ийм учраас Дорнод аймгийн төв номын сан ийм сайхан танхим нэгдэж чад бол Дорнод аймгийн хараа хүчтэй холбоо бол харааны бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөөс баяр талархаж байгаагаа илэрхийлж байна. Уг танхим орох үүднээс эхлээд 0 захим номын сан буюу сонсдог ном, барьяал үсгийн програм бүхий цогт танхим зэрэг нь энэхүү ажлыг сэтгэл гаргаж бүтээсэн болох нь илт харагдаж байлаа. Танхимыг тогтоолоход улсын их хурлын гишүүн Болорчулуун аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга мөнх гэрлэнаар дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү танхимд орон нутгийн номын сангууд цаашд хэрэгжүүлэх үз наашлах боллоо хэмээн нээлттэнд ирсэн иргэд ярьж байсан юм а. Тус номын сан цаашд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүрч ажиллахын тулд гэрээр ном хүргэж өгөх ажлыг тунгуудахгүй хэрэгжүүлэхэр боллоо.